За сайн бацхан энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн өдөр зах зээл маань улаанаараа эргэлдэж байна. Нэлээд хэмжээний уналтууд үзүүлж байна. Тэгээд маш товчхон хідэн төслүүд дээр техникийн шинжилгээнүүдийг хуваалцъя гэж бэлдлээ. За тэгэхээр энэ бичлэг маань бол санхүүгийн зөвлөгөө биш. Таныг тэд дээр ав ингэж зар яг одоо ханш тийшээ явж гин ийм хөдөлгөөн үзүүлнэ гэсэн ийм таамаглал биш. Ерөнхийдөө анхааруул зохих үнийн түвшнүүдийг та бүхэнд одоо хуваалцахаар бэлдлээ. Өөрөөр хэлэх юм бол хэрвээ зах зээл унаад ирвэл, хэрвээ өсөд ирвэл тухайн бүсүүд дээрээс тодорхой хэмжээний спот болон фьючер арилжаануудад одоо оролцох боломжтой юм а гэдгийг л одоо хэлэх гэж байгаа гэсэн үг. Түүнээс биш энэ бол санхүүгийн зөвлөгөө мөн яг ханшийн таамаглал бол биш шүү. За Cardano цагаан толгойн үсгийн дараалалаар энэ баруун гарталд байгаа энэ төслүүдийг хэдүүлээ доош нь гүйлгээд ярив. Cardano дээр сүүлд 11-ний өдөр 5 сарын 11-ний өдөр унж орж ирээд энэ доллар сайн байгаа маань юу гэсэн үг гэхээр миний хувьд энэ зурж тэмдэглэсэн урьдчилж зурсан байсан үнийн бүсүүд дээр хурж ирээд анхны удаа хүрсэн буюу тест хийсэн мөч байгаа. Тэр үед нь доллар сайн тавьчихдаг. Тэгэхээр доллар сайнтай одоо эдгээр бас байна тийм ээ. Ингээ харах юм бол анхны удаа хурж ирсэн байна. Тэр бол 38 центиг шүргээд ингээд дээшээ буцаад 68 69 хүртлээ өссөн байна. Өөрөөр хэлбэл хэдэн хувийн өсөлт байсан байна хэдүүлээ эндээс харъя. 80% өсөлтийг үзүүлсэн байна. За одоо хэрвээ зах зээл цаашаа унаад нэг шалгагдсан бүс хоёр дахь удаага шалгагдахад миний хувьд эхнийхээс хүч багтай гэж үздэг. Тийм учраас дахин ашиглахыг боддгоо. За хэрвээ Cardano 35-аас 38 центийн энэ дэмжлэгийн бүсийг алдаад доор нь ороод ирэх юм бол эргээд энэ бүс маань эсэргүүцлийн бүс болох учраас магадгүй дараагийн худалдаж одоо авахар миний хувьд бодож байгаа бүс бол 10-аас 12 цент. Тэгэхээр хэрвээ үн ингээд дунд явж ялаа гэхэд ямар нэг арилжаанд бол оролцох төдийлөн таатай биш. Хэрвээ яг энэ ногоон бүс рүү ороод ирэх юм бол эхний худалдаа авалтуудыг одоо хийхээр ийм хүлээлттэй байна. Хэдэн хувь унах боломжтой вэ гэхээр одоо байгаа ханшнаас 70%. За тэгэхээр заавал энэ ханшин дээр ирнэ гэсэн үг биш. Яг одоо ийшээ явж байгаа гэсэн үг бас биш. Хэрвээ унаад ороод ирвэл энэ дээрээс спот юм уу фьючерс арилжаанд миний хувьд оролцсноо гэдгийг л хэлж байгаа. За Anchor за энэ Luna-гийн төслүүд ч ер нь хараад байгаа юм байхгүй те. Luna дээр миний хувьд эзэмшижсэн токенүүдээ яг их уналтын өмнө зарцсан байсан. Тэгээд хэдий юу зарсан ч гэсэн UST болгоцсон байсан учраас бас тэндээс нэг 30% алдагдал хүлээгээд гарсан байгаа. Тэгтээ гарсан нь бол зөв болсон. Ягаад тэгэхээр 70 центэн дээр гарсан. Тэр нь бол одоо сүүлдээ хидэж болсон тийм ээ. Баг 3 центмент хүрсэн шүү дээ. Тэгэхээр бол ер нь алдагдлыг эрт таслах нь зөв. За Avalanche-ийн AVAX coin байна. Тэгэхээр яг одоо энэ бол их том дэмжлэгийн бүс дотор явж байгаа. Анх орж ирээд доллар сайн тавьсан, ер нь хэсэг дэмжсэн. Ингээд одоо үнийн бүс дотор явж байгаа. Энэ бүсийг доошоо нэвтлээд 12 доллараас доошоо гараад ирэх юм бол дараа нь 3.30-аас 4.50-ийн хооронд ийм бүс байгаа. Тэгэхээр миний хувьд худалдаа авалтыг энэ бүс дээр ирүүлэх нь яг дунд явж байхад нь бол хийхгүй ийм бодолтой байна. Тэгээд энд аларм тавьсан байгаа. Хэрэв унаад ороод ирэл магадгүй эндээс энэ хүртэл бас 60% уналт бас байх боломжтой юм а гэдгийг л энэ дээр тэмдэглэж үлдээсэн гэсэн үг. За Binance-ийн токен байна. Энд дэмжлэгийн бүс авсан. Дээшээ 10% өссөн байна. За тэгээд доошоо ороод ирсэн тохиолдолд энэ бүс маань эргээд эсэргүүцлийн бүс болж байгаа учраас эндээс дараагийн бүс хүртлээ 14% уналт үзүүлээд за ингээд хэсэг энэ бүсийн ойр орчимд арилжаа хийгдэж хагаад нэг доош орсон тохиолдолд эсэргүүцсэн тийм ээ. Ингээд явж байна. За дараагийн бүсүүд гэвэл 130-аас 133-ийн хооронд 29-оос 33 магадгүй энэ бүсийг шалгаад тэгээд тэрний дараа 43-аас 46 гэсэн ийм үнийн бүсүүд байна. Яг энэ дунд бол ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй. За Banker token энэ дэмжлэгийн бүсийг алдсан учраас доошоо явж гин дараагийн бүс рүү явж гин. Ер нь хамгийн доотлын бүс маань 20-с 25 центийн хооронд байгаа. Энэ улаан бүс бол бас нэлээд хүчтэй. 25-аас 62 цент. Тэгэхээр магадгүй хэрвээ Banker token сонирхож байгаа худалдаа авахар шийдсэн бол магадгүй энэ бүс орчимд dollar cost average хийгээд
худалдаа авалтуудыг бас хийх боломжтой. За биткойн маань энэ дэмжлэгийн бүсүүд дээр хурж ирсэн, уналт хүчтэй байсан, шууд нэвтлээд унсан. Тэгэхээр одоо энэ бүсүүд маань эргээд эсэргүүцлийн бүс болно. Эдгээр үнийн бүсүүд маань 30,700-аас 31,500. Тэгээд арай том бүс нь 29,790-ээс 31,800 900 хавцаа байсан. Тэгээд ингээд нэвтрээд ороод ирсэн. Ингээд эсэргүүцлүүд олон удаа үзүүлснийг бид нар эндээс харж байна. Тэгээд нэг удаа дэшээ гарч ирэх гэж үзсэн бас чадаагүй ингээд доошоо явсан. За тэгээд энэ өчигдөр уржигдрын болсон энэ том уналт хаана хурж ирээд That's quite big. зогссон байна. Тэгэхээр дараагийн бүс дээр ирсэн байна. Тэр бүс нь болохоор за энд ингээд харахаар үнэ харагдана 22,600-аас 22,830. Тэгэхээр яг одоогийн байдлаар зогссон байна. Эргээд энэ бүс дэмжлэг үзүүлж чадахгүйгээр доор нь ороод ирэх юм бол дараагийн бүс рүү явах бас өндөр магадaltaй гэж үзэж байгаа. Тэр нь болохоор 19,160-аас 19,375. За ийм байна. Тэгэхээр энэ бүс тодорхой хэмжээнд эсэргүүцэж болно. Богино хугацааны өсөлтөд үзүүлж болно. Тэгэхдээ ер нь бол яг яаж явахыг бол хэлж мэдэхгүй. Тэгэхээр дунд орох биш тодорхой хэмжээний үнийн бүсүүдийг бол заашгүй хүлээх шаардлагатай. За энэ хоёр бүсээс илүү хүчтэй бүс болохоор энэ доор байгаа. 10,780-аас 11,655. Тэгэхдээ энд ирнэ гэж байгаа юм биш. Дахиад хэлье. Хэрвээ унаад ороод ирэх юм бол худалдаа авалтууд хийхэд тохиромжтой ийм дэмжлэгийн бүсүүд байсаар байгаа л гэсэн үг. Ер нь миний өмнөх туршлаас харахад бол хизээ нэгэн цагт ирэх магадлалтай. Тэр нь хичнээн хугацааны дараа байж болно. Тийм учраас ингээд урдчлаад зураад бэлтцсэн байх юм бол дараа ирж шалгагдах үеүдт нь оролтуудыг хийх ийм боломжтой байгаа. За Kronos Chain-ийн coin байна. Дэмжлэгийн бүс байсан доллар сайн энэ дотроо хэсэг явж агаад дэмжлэгийн бүсээ алдсан байна. Тэгэхээр энэс доош надад бүс байхгүй. Тэгэхээр энэ coin-д бол одоогор тэдэд гар хүрнэ гэсэн юм хүлээлт бол алга байна. За Dash Digital Cash маань бас мөн адил хурж ирсэн дэмжлэгийн бүс дэшээ богино хугацаанд дэмжсэн эргээд алдсан байгаа. За Polkadot төсөл яг одоогийн байдлаар энэ дээр доллар сайн 50 анхны удаа хурж ирж шалгасан байгаа. За миний хувьд энэ том төслүүд рүү орох сонирхол бол байгаа. Тэгэхээр яг одоо эхний хүчтэй үнийн бүс 6.30 тестлэгдээд одоогийн байдлаар дээшээ ингээд жохон хэмжээний бахан хэмжээний өсөлт үзүүлсэн явж байна 13%. За хэрвээ Polkadot-ийн Dotcoin 4.16-аас 4.35 $94 range руу ороод ирэх юм бол худалдаа авалтуудыг бол шууд хийхэд бэлэн. За ETH дээр бас ямар нэгэн position байхгүй байгаа миний хувьд. Бүгдийн зараад stable coin болоод гарцсан. Нэлээд хугацааны өмнө. За одоо ETH доошоо үргэлжлээд трендтэй явж байна. Хамгийн ихний дэмжлэгийн бүс хүртэл 37%. За тэгэхээр энэ заавал тэр хүртэл унах гэсэн үг бас биш. Мөн дахиад хэлье. Шууд тэр хүртэл унах юм байна гэд sell position нээж болохгүй. За эхний дэмжлэгийн бүс 730-аас 50. Ингээд дараагийнх нь 626-аас 640. За ер нь хэрвээ ETH доошоо унаад за энэ дээр ингээд жоохон томруулаад харъя. За энэ бүс дээр ороод ирэх юм бол би нэлээд том хэмжээний худалдаа авалтыг одоо хийх юм плантай байгаа. 390-с 430. Тэгэхээр энэ бол нэлээд хүчтэй бүс. Тэгэхээр мөн л дахиад хэлэхэд тэр хүртэл унах албагүй. Хэрвээ ирэх юм бол орно гэсэн үг. Тэгэхээр бид нар хөдөлгөөн бүрийг барих боломжгүй маркет дээр. За Phantom бол ер нь жоохон хэцүү байгаа. Том founder төслийг орхиж гарсан. Энэ дэмжлэгийн бүс хурж ирсэн. Дэшээ тодорхой хэмжээний өсөлтөг үзүүлсэн. Алдсан. Доошоо дараагийн бүс дээр нэлээд урт хугацаанд accumulation явсан байгаа. Өөрөөр хэлбэл баг сар 2 хоног явсан байна. За дараагийн зогсоол магадгүй. За 1-ээс 4 центний хооронд байх боломжтой. Тэгэхээр энэ бас нэлээд хүчтэй бүс. Худалдаа авалтуудыг бас тухайн үед нь ажиглаж байгаа хэрвээ ороод ирэх юм бол одоо хийхэд боломжтой харагдаж байна. За Helium гэдэг энэ бас аюул дажгүй төсөл байгаа. Дэд үтэц сүлжээгээр хангадаг. Хэрвээ HNT токен энэ доор 1.30-аас 1.86 ороод ирвэл
мөн худалдан авалт ихэд таатай харагдаж байна. За энэ өөр өнгүүд бас харагдаад байгаа. Тэгэхээр энэ бол нэлээд хүчтэй бүс би ийм өнгөөр тэмдэглэдэг байгаа. За Matic төслийн coin-ыг хэдүүлээ харж байна. USDT Binance дээр байгаа. Тэгэхээр эхний зогсоол одоогийн ханшаас магадгүй 46%. Тэгээд маш хүчтэй үнийн бүсийн 2-3 центний хооронд байгаа. За Solana маань яг энэ бас дажгүй хүчтэй үнийн бүс рүү орж ирсэн. За дундаас нь оролт хийсэн гэж үзэхэд 50% орчим өссөн байна. За ингээд энэ үнийн бүсийг доош нь алдсан байгаа. Алдсан учраас эргээд resistance болсон. Solana доошоо яваад мөн л адил эхний зогсоол 47%. За тэгээд хамгийн гоё лоуд хийх зон баг мөрөөдлийн бүс гэж хэлж болно те. $50-аас $2 хооронд байгаа. Тэгэхээр ер нь ингээ хараад хахад маркет энэ coin-ууд болон token-ууд маань ерөөхдөө нэг хандлагатай хөдөлдөг учраас ингээ харах юм бол бас энэ үнийн бүсүүд төстэй байгаа. Түрүүн бас хэдүүлээ харахад 46% гэжээс энэ дээр бас л ингээд 47% ч юм уу гарч ирж байгаа. За нийт маркетынхаа чиг хандлагыг харахад энэ тикер бол туслана. Toro market cap биткойныг оруулсан байгаа. Тэгэхээр ингээд 1 триллионоос доош гараа авцсан. За яагаад би маркетаас гарсан бэ гэхээр энэ дэмжлэгийн бүс орж ирсэн доллар сайн байж байна. Энд шалгагдсан. Тодорхой үнийн бүс харж исэн учраас эндээс ингээд уналт орж ирээд өөрөөр хэлбэл энийга суппорт сетлээд дэмжлэгийн бүсээс доошоо гараад сул одоо байгаа байдал ажиглагдсан учраас гарсан байгаа. Түүнээс хойш маркет маань одоо 40% орчим онцгой явж байна. За энэ үнийн бүсээс дэмжлэг авах болов уу гэж хүлээж ирсэн. Тэгтэл урд шин ингээд нэвтлээд ороод ирсэн байна. 1 триллион гэсэн энэ дэмжлэгийн бүс байсан. Sometimes may be good, sometimes may be shit. Одоо ингээд нэгд доош ороод ирсэн болвол бас магадгүй эргэж шалгаад ер нь явандаа урттаа ийшээ бас явж иж магадгүй юм болов гэсэн ийм бодол байна. Тэгэхээр бас л түрүүн бид нар харсан 46% тавьсан нийт market cap маань бас 40 орчим хувийн уналт үзүүлэх юм бол $550 billion дараагийн дэмжлэгийн бүсийг авах магадaltaй мөн хүлээж байна. Гэхдээ энэ заавал дэмжинэ гэсэн үг биш. Яг энэ тарагдж байгаатай адилхан шууд эренгүүтээ ингээд огцон мондолд орж ирээд нэвтрээд гараад ирсэн байгаа. Хэрвээ буцаж өсөх тохиолдол гарах юм бол энийг ажиглаж агаад яг энэ үнийн бүсүүд дээр price action хамгийн чухал. Нэвтэлж орж ирсэн байна. Бидэрт 2 сонголт байгаа. Ингээд доош явж болно. Аль эсвэл гарч ирлээ. Буцаад энэ дэмжил эсэргүүцлийн бүсээ дээшин сетлээд эргээд дэмжлэгийн бүс болох юм бол бас ингээд цаашаа явах ийм боломжууд байж байгаа. Тэгэхээр price action-ыг ажиглах хэрэгтэй. За биткойныг хасаад market cap маань орж ирсэн. Энэ дээр дэмжлэгийн бүсийг анх удаа тестлсэн, доошоо нэвтэлсэн байгаа. За тэгээд тэр хүртэл чол харагдаж байна да. Эндээс хэдүүлээ хэдэн хувь зай байна гэдгийг харъя. 70%. Тэгэхээр хэрвээ энэ крипто өвөл маань их ширүүн болох юм бол цаашаа бид нарыг дахиад одоогийн байгаа ханшнаас 70% уналт хүлээж авах юм магадaltaй. За мөн дахиад хэлэхэд энийг би аяга олоод хэлж байгаа. Эндээс заавал дараагийн бүс хүртэл яг одоо яг энэ крипто өвлөөр унана гэсэн үг биш. Мөн энэ бүс рүү хизээч ирэхгүй байж болно. Гэхдээ хэрвээ энэ нөхцөл ингээд биелээд ороод ирэх юм бол энэ ногоон бүс дээр миний хувьд нэлээд ихтгэл дүүрэн алткойнуудыг худалдаж авах гэсэн үг. За ингээд харахаар зайн 70% байгаа. За Secret Network энд хурж ирээд бас 2 үнийн бүсээс хоёулангийн тестлсэн. За тэгээд дэмжлэг үзүүлж чадаагүй эдгээр бүсүүд шууд нэвтлээд унсан тохиолдолд эргээд дэмжлэгийн бүс маань эсэргүүцлийн бүс болох одоо магадлал өндөр гэж бид нар түрүүн хэд дурдсан. Тэгвэл хурж ирээд нэвтэлсэн ингээд доошоо явсаар байна. Хаана зогсох боломжтой вэ гэхээр дараагийн зогсоол дэмжлэгийн бүс хүртэл 53-аас 60 цент. За тэр хүртэл мөн 40% зай байна.
Хэрвээ хамгийн хүчтэй бүсийг орж ир шалгана гэх юм бол бас нэг 70 орчим хувийн уналт. Тэгэхээр энэ том төслүүдийг харах юм бол бас энэ total market cap-тайгаа адилхан хувь үзүүлээд яваад байгаа. За одоогийн байдлаар апдейт нэг иймэрхүү байна. Худалдаа авалт миний хувьд одоогоор хийхгүй. Яагаад тэгэхээр яг ингээд дэмжлэгийн бүсээ доошоо нэвтлээд гараад ирсэн. Яг одоо худалдаа авалт хиймэргүй байна. Хизээ хийж болох вэ гэхээр магадгүй. Ингээд ороод ирэх юм бол ядахтаа энэ хүртэл байх боломжтой гэсэн үг. Хэрвээ ингэж шалгаад доош явах юм бол энэ бүс дээр ерөнхийдөө бүх байгаа stable coin-ороо altkоинуудыг болон биткойныг худалдаж авах ийм одоо жинхэнэ гоё нөхцөл бол бүрдэнэ. Тэгэхээр ер нь тэгээд яарах хэрэг байхгүй. Унжаага зүйлийг одоо нэг унжаага утгыг бити барьж аваа гэдэг шүү дээ, тий. Тэгэхээр ингээд ажиллаж байна. Дараагийн зогсоол хүртэл 40% зай байна. Хэрвээ энэ өвөл маш урт үргэлжлэх юм бол хүчтэй support хүртэл 80% байна. Тэгэхээр ер нь бол crypto market тэр хүртлээ унах юм бол маш л их цаг хугацаа орох бах урт унана.